Бүгдээрээ сайн уу? Энэ удаагийн бичлэгээр 2013 онд гарч байсан Cold Ice нэртэй сонирхолтой экшн кино ярьж өгье. Лайк, subscribe дараад киногоо үзээрэй. Метронд Юнжу нэг хүнийг ажиглаж буйгаар кино эхэлнэ. Энэ үед гадаа нэг нууцлаг эр судоку тоглож байгаад метронд суув. Тэр метроны голоор алхаж Юнжу болон залуу хоёрын хажуугаар өнгөрөв. Метроноос буусны дараа Юнжу тэр хүнийг дагаж ресторан руу явлаа. Энэ хооронд нууцлаг залуу зогсоол дээр байх бөгөөд камерт нар тусч гэлбахыг хүлээж байв. Дараа нь тэр нэг машиныг эвдээд ямар ч шалтгаангүй тэр машинд нэгэн юм суйрлуулдаг. Үүний дараа тэр дээвэр дээр гарч эргэн тойрноо хардаг. Тэр бол дээрмийн бүлэглэлийн толгойлогч Сүүдэр бөгөөд тэд банк дээрэмдэх гэж байлаа. Тэрээр цагдаагийн бүх үйл хөдлөлийг мэдхийн тулд радиогийн шугамыг тоглуулж байв. Тэр түрүүний машинд тесрэх бөмбөг тавьсан бөгөөд цагдаа нарын анхаарлыг сарниулахын тулд дэлбэлнэ. Тэр ирчүүддээ дээрэм хийх тохиогоо өгч зүгтх процессоо сайтар төлөвлөж байв. Сүүдрийн тушаалаар тэд 3 минутын дотор тодорхой олзыг ул мөр үлдээлгүй дээрэмдэх боломжтой. Гэсэн хэдий ч дээрэмчдийн нэг нь шунхаарч бүхэл бүтэн багийг аюулд оруулдаг. Төлөвсөн цагаасаа хоцорч байгаа тул цагдаа нар тэдний унсан машиныг таньж араас нь хөөх боломжтой болчихов. Нөөц төлөвлөгөөгөөр тэр тарган залууд ачааны машин жолоодох тушаал өгч бүх цагдаа нарыг мөргөж дээрэмчдийг цугтаалга гэв. Бүдүүн ирч бас ослын дараа цугтаж амждаг. Харин Юнжу руу метронд байсан залуу төхөж ирнэ. Тэрээр түүний мөшгөх ур чадварыг үнэлж түүнд зөвлөгөө өгдөг. Энэ залуу бол тусгай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Хуан бөгөөд Юнжу нууц албанд илсэхээр шалгуулж байв. Хуан түүнийг шалгаж үзээд түүнийг дагаж явахт нь болсон зүйлсийн талаар асууна. Юнжугийн зураглан санах ойн хувьд тэр болсон бүх зүйлийг яг цаг хугацаа, газартай нь зөв зааж өгч чадна. Гэвч тэрээр нарийн ширийн зүйлийг үл тоомсорлож эцсийн асуултанд хариулахгүй байлаа. Дараа нь Хуан түүнийг дурсамжаа ахин дахин тоглуулж өөр өнцгөөс харахад чиглүүлж өглөө. Түүний тусламжтайгаар тэрээр сүүлчийн тааварт хариулж ажилд тэнцэж ордог. Офис дээр Хуан банк дээрэмцэн хэргийг шалгахаар томилогдсон. Тэр зогсоолын камерыг шалгахтал Сүүдэр камер дээр нар тусах үеийг хүлээж тааруулсан болохоор камер шүүгээд ямар ч үр дүнд хүрдэггүй. Энэ хооронд Сүүдэр болон түүний баг бусад камерт харагдахгүй байлаа. Нөгөө тэйгүр Сүүдэр олзоо авахын тулд бүлэглэлтэйгээ уулзаж байв. Явхаасаа өмнө тэр төлөвлөгөөг аюулд оруулсан гишүүнээ эрүүдэн шүүгээд түүнийг хөнөөдөг. Дараа нь тэр олзоо өгөхөөр харанхуй гудамжинд очино. Сүүдэр өөрт нь дээрэм хийх талгуур өгсөн мастертайгаа уулздаг. Үйлчлүүлэгч нь банкны дарга байсан бөгөөд огцорхоосоо өмнө банкны зарим хөрөнгийг авах хүсэлтэй байсан гэдгийг мастер нь хэлв. Энэ хооронд Хуан оффист байхдаа бүдүүн эрийг олохоор шийдэн дахин хяналтын камерыг шалгав. Гэвч бүдүүн эр нүрээ нуугаад цогцсон учраас тэд зарим нэг зохицуулалт хийх шаардлагатай болно. Тэд дэвшилтэд AI-аар хипо хочтой тарган эрийг амжилттай олж тогтоож чаддаг. Харин энэ үед Юнжу шинэ оффистоо ирж Хуан түүнийг багийн бусад гишүүдтэй танилцуулав. Тэр залхуу, сармагчин, минг, могой, тот, тэмээн хэрүүл хэрэмний хамт хяналтын хэсэгт томилогддог. Хуан тэдэнд мөрдөн байцаалтын явцын талаар танилцуулж хипог баримтлахаар тэд бэлэн боллоо. Үйл ажиллагааг шинэ ажилтан Юнжугийн тусламжтайгаар хийхээр Хуан зохицуулдаг. Хуан багийн гишүүдийг өөрсдийн үүрэг, ур чадвар дээр үндэслэн тэднийг тохирсон албан тушаал томилдог. Тэд бүгд зүсээ хувиргаж зөвхөн нэрээ нууцлан ажиллах үүрэгтэй байдаг. Өнгөлн далдлалт бол тэдний хувьд маш үн цэнтэй чухал зүйл юм. Харамсалтай нь тэд бүхэл өдөржин ажилласан ч хипог олж чадсангүй. Харин Сүүдэр үндэсний хоол нэртэй дэлгүүрээр зочилж байлаа. Энэ нь бас түүний нуугддаг газар бөгөөд тэр энд хулгайгаа сайтар төлөвлөдөг. Цагдаа нар хипотой ижилхэн хүн гудамжинд алхаж байхыг олно. Хэрэм шуурхай хөдөлж байг олж түн рүү алхав. Даанч тэр хүн тэдний хайж байгаа хүн биш байдаг. Харин нөгөө талд дараагийн хулгайгаа төлөвлөсөн Сүүдэр төлөвлөгөөгөө эхлүүлнэ. Энэ удаад тэд нэгэн компани захиалгаар гэмт хэрэг үйлдсэн компани нотлох баримтыг хулгайлах зорилгоор архивыг дээрэмдэнэ. Хэдэн минутын дотор хулгайг ямар ч саадгүйгээр амжилттай хийж гүйцэтгэдэг. Тэгтэл Сүүдэр өөрийг нь холоос нэг хүн ажиглаж байгааг мэднэ. Сүүдэр тэр даруй тэр хүн дээр очиод хулгай нотлох баримт цуглуулсан эсхийг шалгаад түүнийг ямар ч уул мөргүй хурдан ална. Ингээд
яг нэг ижил дээрэмчэд 2 дээрмийн гэмт хэрэг амжилттай үйлцсэнийг Хуаны босс мэдээд уурлана. Дээрэм хийсний дараа мастер сүүдэрт шинэ ажил өгнө. Гэхдээ сүүдэр ажлаа орхиж 50 амьдрахыг хүсэж байгаа тул ажлаас татгалздаг. Гайхширсан мастер ийм хариу хүсээгүй болохоор түүнийг алуулахаар хүн илгээнэ. Түүнийг машинаа жолоодох гэж байхад нь мастрын хүн араас нь боомилдог. Азар сүүдэр машинаараа хан мөргөж өөрийгөө авраад харин алуурчныг шил мөргүүлээд тэгээд түүнийг алдаг. Дараа нь тэр мастер дээр дахин очиж ажлаа дурамчхан хүлээж авав. Энэ хооронд цагдаа нар дахин ажилласаар л Юнжу өчигдрийн мөрдөн байцаалтанд дүн шинжилгээ хийж байх ба тэр идэвхтэй оролцсоор сохор бүсийг олдог. Хуан энэ санаанд нь эхэндээ итгээгүй ч төв байрнаас ижил дүгнэлтийг хүлээн авсны дараа энэ санааг хүлээж авдаг. Тэгээд тэд дахин шалгаж эхэлдэг. Энэ удаад Юнжуд шууд мөрдөн байцаах үүрэг өгөв. Дахин нэг удаа Хуан багийнхаа гишүүдийг байршуулж тэднийг боломжтой бүх газар гудамжаар явуулдаг. Юнжу юр бусын ур чадвараараа тэр даруй 90% магадлалтай хипо гэж сэжиглэгдсэн байг олдог. Гэвч царай таних эхний баталгаажуулалт нь нэгэн үйл явдлын улмаас амжилтгүй болчихдог. Эцэст нь тэр хүнийг дэлгүүрт ороход касын дүрд хувирсан хэрэм эрэгтэйг мөн гэж 100% баталгаажуулдаг. Дараа нь Юнжу хипогийн араас даган байранд нь очин өрөөнийх нь дугаарыг баталгаажуулав. Хэрэм байршлыг тодорхойлсны дараа хипогийн үйл хөдлөлийг ажиглах зорилгоор нууц камер суйрлуулахаар ирнэ. Энэ хооронд сүүдэр гүн бодолд автан дараагийн үйлдэлээ төлөвлөж байв. Тэр толгой дотроо болох процессыг анхааралтай тоглуулж, үйлдэлээ цаг алдалгүй тооцоолж, бүх зүйл төлөвлөсний дагуу төгс болсон эсхийг шалгана. Энэ удаад тэр Солонгосын хөрөнгийн биржийн серверийг хакердаж, үйлчлүүлэгчийн хүссэн программыг суулгах гэж байв. Харин Хуан болон түүний дарга сүүдрийн өмнөх хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ хөнөөсөн хүний орон сууцанд очино. Гэхдээ тэр сүүдрийн хувийн мэдээллийн тухай юу ч олж чаддаггүй. Хуан камерыг ажиглаад сүүдэр барилгын орой дээрээс дээрэм хийх явцыг хэмдгээг нь ойлгов. Шүн нэг охин хипогийн хогийг гаргаж ирэн хаяхыг Юнжу харна. Тэр шууд овоолсон хогон дундаас хайсан уутыг нь шүүрэн авна. Хуан Юнжу хоёр хамтдаа судоку цаасыг дахин угсарч чаддаг. Судокугийн хариу нь алдаатай байна гэдэгт тэд итгэлтэй байлаа. Энэ цаас нь үнэндээ дараагийн даалгаврын талаарх хинт байдаг. Тэд боломжтой бүх тоонуудыг хослуулж Солонгосын хөрөнгийн биржийн IP хаяг гэдгийг ойлгоно. Энэ үед хипо хуучин барилгад зочилж байгааг цагдаа нар харна. Тэд гэмт хэргийн хамтрагчдыг нь таньж мэдхийн тулд зургийг нь авдаг. AI-ийн тусламжтайгаар тэд бүх хүнийг таньж баталгаажуулж чадав. Тэд мөн бүх төлөвлөгөөг нь сонсохын тулд чагнах төхөөрөмж оруулдаг. Үүнээс гадна тэд сүүдэртэй холбогдсон утаснуудын аль нэгийг нь хакердаад тэд сүүдрийн байршлыг мэддэг. Үүний дараа цагдаа нар болон сүүдрийн баг хоёр талд бүгд бэлтгэлээ базаана. Сүүдэр дахин нэг удаа радиогийн шугам руу нэвтэрч цагдаа нарт баригдсанаа олоод мэдчихдэг. Тэр залуустаа даалгаврыг зогсоохыг тушаахад тэд тарж бутран явцгаана. Цагдаагийн дарга тэднийг даалгавраа зогсоох гэж байгааг мэдээд тактикийн багийг татан оролцуулж баривчлахыг тушаадаг. Төв офисоос тусламж авснаар Хуан шууд дээвэр дээр гарч сүүдэртэй тулахаар болно. Харамсалтай нь сүүдэр барилгаас цугтаж амжина. Хуан бууж өгөлгүй Юнжугээс тусламж хүсв. Энэ хооронд цагдаа нар замын хөдөлгөөнийг цогцолж дээрэмчдийг урхиндаа оруулах ажлыг амжилттай хийжээ. Бүгдийг нь нэг нэгээр нь булан шахаж баривчилдаг. 6 дээрэмчдээс 4 нь баригдаж 2 нь нас оржээ. Нөгөө талд нь төв офисоос сүүдрийн утсыг хакердсан хүмүүс түүн рүү залхаж Хуан Юнжу хоёрт танихтан тусалдаг. Уцаар ярьж байгаа хүмүүсийн дундаас бор цүнхтэй нууцлаг ир гарч ирэв. Хуан тэр хүнийг хөрөнгийн биржийн ойролцоо харан тэгээд эрэгтэйг зогсоох гээд Хуан түүнийг дагдаг. Гэвч Хуан анзаарагдаж бултаад Юнжуд түүнийг дагаах тушаал өгдөг. Юнжу түүнийг мөшгсөнж сүүдэр түүнийг төөрөгдүүлэхийн тулд хурдан алхана. Хэрэм түүнтэй нүүр тулахаар замын цагдаагийн дүр эсгэж уулзна. Даанч сүүдэр үүнийг нь мэдээд хэрмийг үзгээр хатгаад зүхтэн. Хуан Юнжу хоёр тэр даруй түүнийг аврахаар гүйсэн ч нэгэнт оройтсон байлаа. Хэдий Хуан Юнжу хоёр сүүдрийг амжилттай таньж чадсан ч хэрмийн үхэл даалгаврыг зогсоодог. Харин шөнөн сүүдэр зодог талхаасаа өмнө мастрыгаа алах төлөвлөгөөтэй байлаа. Мастер маш хүчтэй дээрэмчдийн хамгаалтанд байдаг ч сүүдэр тэднээс хамаагүй илүү чадвартай.
Тэр ирчүүдтэй нүүр тулж мастер руу аажмаар ойртно. Хэсэг хугацааны дараа тэр мастер дээр ирж түүнийг шууд л алчгадаг. Үүний зэрэгцээ тусгай анги даалгавар нь бүтлгүүтэж гишүүдийн нэгэн нас орсны дараа хүн цохилтонд ордог. Нэмж хэлэхэд тэд үйл явдлын улмаас даалгавраас албан ёсоор татагдан буугддаг. Нэг өдөр Юнжу Хуаны зөвлөгөөг бодож байгаад метронд үндэсний хоолны зис бариад яваа хүн сүүдэр мөн гэлдгийг таньдаг. Тэгээд тэр даруй нуугдаж сүүдрийг мөшөхөөр явв. Тэр энэ тухай Хуан болон төв оффист мэдэгдснээр дарга бүрэн хариуцлагыг нь хүлээн гээд даалгаварт албан ёсоор иргэн оруулдаг. Юнжу түүнийг дагаж зоогийн газар руу очтол сүүдэр өмнөд Солонгосоос гарах хуурамч паспорт барьж байгаа харагдана. Дараа нь сүүдэр Юнжуг сэжиглэж түн рүү ирнэ. Хуан гэртэл Юнжу асуултаас нь булцаар л байв. Түүнийг ирэхэд сүүдэр зогтож Хуан түүнийг ганцаараа дагав. Харамсалтай нь сүүдэр түүнлүү гинэт дайрч Хуанг гимтэн. Сүүдэр түүний гидсэнд хид удаа хутгалчихдаг. Юнжуг ирж байгааг сонсоод сүүдэр Хуаныг орхин зогтов. Хуан түүнийг үргэлжлүүлэн дагахыг тушаав. Дараа нь тэр нэг хүнийг дагсан боловч буруу хүнийг сүүдэр гэж андуурсан байдаг. Тэгээд Юнжу сүүдрийг дахин барьж чадаагүйдээ бухимдан уйлдаг. Гинэт бороо зогсож сүүдэр нуугдаж байсан газраасаа дахин гарч ирэв. Дараа нь тэр сүүдрийг дагсаар газар доорх шатаар орхигдсон потуал руу явв. Имлэгийн тусламжаар аврагдсан Хуан Юнжугийн утасны дохио алга болсон ч Юнжугийн бүдэг бадаг мэдээллээр байгаа газрыг нь тодорхойлох гэж хичээнэ. Юнжуг эргэн тойрноо харж байхад сүүдэр түүнийг гинэт барьж аван барьцаалчихна. Цагдаа нар ирсэн боловч нөхцөл байдлын улмаас буудаж чадахгүй байв. Сүүдэр галт тэрэг ирэхийг хүлээж зогсоно. Аз болоход Юнжу түүний хөл рүү хатгаж чадсанаар сүүдэр бэртээд зогтов. Шархнаасаа болоод сүүдэр цагдаа нараас зогтохдоо хурдан гүйж чадахгүй байдаг. Сүүдэр гадагшаа гүйсэн ч Хуан түүнийг хүлээж байлаа. Сүүдэр ирж буй галт тэргийг ашиглахаар төлөвлөж анхаарлыг нь өөр тишээ чиглүүлсэн боловч Хуан эрсдлийг үл харгалзан түүнийг буутахаар шийдсэн байдаг. Азар галт тэрэг амжилттай зурж Хуан сүүдрлүү хідэн сумаар буудаж хөнөөж чаддаг. Төв офисоос даалгаврыг албан ёсоор зогсоосон байсан ч амжилттай дууссанаар санаа намардаг. Эцэст нь албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан хэрэмд хүндэтгэл үзүүлэхээр багийнх нь цуглардаг. Дараагийн удаад тэд сүүдрийн хамсаатан баривчлахын тулд дахин шин даалгавар хүлээж авснаар кино маань дуусна. Бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцагаая. Баяр таа.